өөрсдийн чадвараар усанд яваа сүүлийн 3 нь яг уралдах гэж байсан чинь ая заваа гарч ирээ. Та нарын цаг дуусчлаа. Одоо гэрээ арил гэж хэлдэг. Тэр яг дараа нь болохоор бүгдээр энэ удаад бэлтгэлийн хээрийн бэлтгэл гарна. Тэгээд нэг A бүлэг, нэг B бүлэг хоёрлаа явах юм билээ. Тэгсэн чинь зэрлэг муурнуудын хоёр нь бөгөөд мандалын нь болохоор зэрэг манай төв байр тэр уулны бил дугаа арай гэхэд очих ба. Дээс очихгүй бол 12-оос өмнө очихгүй бол хоолгүй шүү гэж хэлдэг. Манайд яг автобусандаа суугаад зүтгэх гэж байсан чинь хопси гарч ирэнгүүтээ манай дүүн гачдیں۔ Тэгээд энэ шидийн амьтдын туулж хаас өөр сонголтгүй болол өөрсдийн чадваруудаар тэднийг ялсан байд юм. Мандалын дүү гототой танилцж бөгөөд манай өвгөнтэй дэхгүй шууд юу энэ намайг Midori Yuzuki гэдэг гэсэн чинь шууд доотх руу зогсчихсон юм байна. Тэгэд яг энэ удаад хоол хийж өгнө маргааш өөртөө хоол хийж идэрээ гэж хэлдэг. Маргааш бэлтгэлийн цаг. За тэгээд Бакуг дээр шиг өөрсдийн чадвараар хамгийн хүчтэй гэрээ шидэх ёстой. Тэгээд Бакугоос эхлэхээр болдог. Бакугоос харж байгаа амар зүйтэй шидтийн гэсэн чинь өмнөхөөс нэг их сайжраагүй гэж авсан. Өмнө 70 бишээ 52 авч ирсэн бол одоо 44 метрээр л сайжирсан байна гэж хэлдэг. Ерөнхийдөө бүр 100 дахин нэмэх ёстой. Шагараки бол тэг ингээд дараачийн удаа нэг A бүлгийн ална гэж сэдсэн нохоо санаатай байж идэг. Харин нөгөө хийж өөрсдийн бэлтгэлийг хийж байдаг бол нэг B бүлгийн хүнжиглээ нэг A бүлэгт ялагдахгүй гэл. За энэ бол нэр чадвар хайн бол юм аа. Тэжлэрээ даваараа за данаар. За Bix хобс хөрс удирдах. Ямар ч хөрсийг амархан удирдаг. Мандалай чадвар телепат. Хоолойгоо хүмүүст мэдээлэл дамжуулахад нэлээд хэрэг болдог чадвар. За нөгөөх нь болохоор чадвар уян хатан бий. Үүний хачир сулаанд нэлээд ашиг оруулдаг. За тэгэл орой нь өөртөө хоол хийлээ. Тодороки Бакугонд тесрэлт дурангаа гал нүс гэдэг чадвартай болохоор гал цааддаг. Гото харин дэхгүй нэг тодгүй ч юм уу яах гэдэг юм гэл баадруудыг үзээд юм билээ. Тэр яг маргааш нь болохоор хичээлд муу асан хүмүүс нэмж давтлага хийн. Харин босд нь болохоор тоглоом зөвлөхөр болдог. Хоёр хоёулаа баг болох бөгөөд саадуудыг өөрсдийн чадваруудаар 3 минутын дотор гээс дуусгаад тэгээд гол байрт ирэх ёстой. Тэгээд багаар нэг айлгаж болохгүй. Тэгтээ ямар ч нэг нэгэндээ өрсөлдөж болно. Тэгээд суглагаар баг болохоор болдог. Бакуго Тодороки тэгээд дараа нэлийн 8 дугаар гэсэн чинь манай дээгүү юм баг. Тэгтээ дээгүү ганцаараа ээж таардаг сандгаа болохоор тэр жоохон яжчихт нөгөө 4 хүүхэд тэгсэн болохоор нэг бие бүлгээс харин нөгөө шаркнал харин ганцаараа давтлах хийхээр үлдсэн байдаг. За тэр жоохон ямар ч нэг юм сонирн байгаа мэдээд ая зав гарсан чинь ард талаас хажуу талаас нь даби санаа зов юу гэж шууд л түүн рүү зардаг. Нөгөө шууд маа гэж харцаараа чадварын ярилгаал бариад та нар хэдүүлээ гэсэн чинь нөгөөх нь гэс сурлагдсан гутаа шавшгал алгуулдаг. Энийг хорон санаат нь болохоор энэгээр амьдсан гэдэг спирнэгэм магне хоёр шууд хипси хопси шууд л тэг ингээд ухаан алдуулчихж байгаа. Батрын ангууж стений үйл явдлыг тех болно гэд 2 дугаар бүлэгт гарсан батрын ангууж стен. Мандалаа болохоор готог ганцаараа гоштой гэд хэлж дуусах вахт үзэгдэл солигдож нэг хорон санаатан шууд л готороо тарьдаг. Энэ нэг баалкан нь болохоор өөрийнхөө булчин сайжруулдаг. Энэ юунийхаас хэд дахин илүү хүчтэй болгож чаддаг. Манай өмнө 100 хүчээрээ дайрдаг бол энэ удаад 10,000 хүчээрээ эцэст нэг баашгаа ялж байгаа маа. Ятаг болохоор айзаа багшд үлдээгээд энэ дарк shadow яаж яхад харанхуй тогтоо бидрэл галдаг гэсэн болохоор нэлээд хүчтэй болсон мөлий. Тэгээд манай хэд энийг эхэлж сайжруулах оролдог. Гэтэ энэ баашгыг бараг алах гэдэг байгаа байхгүй.
Баатар гэсэн тэг хүн гэсэн өөрчлөгддөг жамтай болохоор шууд л урж байгаа. Тэгтээ угаасаа гим хөлөж ижил өөрчлөгдөн л дөө. Тэцүү болохоор хатуурдаг чадвартай өөрийгөө төмөр болгодог. Тэгээд олбор шартын хамт юмна. Нөгөө гар нь одоо амар хуцсан бэлдсэн шотгон модгон бэлдсэн нэр масс арт. Харин энэ гараа том болгодог чадвартай болохоор тэр дөрөв салхийг ийш тийшээ савж харин тэцүү агаар амьсгалж жагаад зэвэр агаар амьсгалж жагаад нөгөө гарыг чинь дил биш санагдаж байгаа маа. Харин нөгөө тоогтой таарлах бөгөөд Ураарка тоог барь чаддаг л да нөгөө чам сайн хүн байгаа мó гэж олон юм ярьж агаад гуйнаас нэг сайхан цусын сороод авчиж байгаа. Тэгтээ хүнийх цус алдаагүй л дээ. Ямартай ч тоогоо тэр жигтэй цогтож явчихдаг. Тэгтээ манай дэхгүү жоохон крашлаад явцсан уу юу. Яг гараа болохоор ингээд нөгөө үйл мэдгэцээргүй нэг жижигхэн нэг сувчин юм болгож явцсан мөлий. Уг нь нэг нь болохоор Улака тэгээд нөгөө нь яг Бакугог бишээ барах гэж байсан чинь Дамби төрүүлж яриад баяртай. Ингээд Бакугог аврах гэж байсан чинь арай амждаг. Тэгээд 3 санаатнууд баригддаг. Нөгөө нэг шотгон дээр буудаг гарч яг үндэ дунд сургуулийн баач байсан билээ л дээ. Тэгээд юу вэ? Тэгэхээр энэ юу болоод байгаа юм бэ гээл. Угаасаа нэг сурагч алдсан болохоор тэг ингээд нэлийн муу юм бол доо. Өнөөдөр ямартай ч манайд Бакугог аварнаа гэл нөгөө бид нар гүнээс хойшлох гэж байна. Бид нар ийм юм хийж болохгүйс. Бид нар чи хариуцлагатай хүмүүс дахиж ийм юм алдахгүй байхыг хүсье гэл мэдээгээр гарч идэг. Манай энэ дээгүүгийн хувцасныг би бүр хараад инээд үрээд таахгүй. Чигараки сайхан хэдүүлээ анхны ядалтаа болоо штэ. Тэмдэглэл та хамуудаа гэл. Ямартай ч хэдүүлээ. Тэг ингээд Бакугог чи манад орол яах юм бэ? Та чи бурхнаас сонгогдсон хүмүүс гэж ойлын буцаад нөгөөх нь Шигаракийн нэг нүүрэндээ зүүж байгаа сонин гарын авангуудаа нөгөө туцаад байна. Би баатар болох. Тэ сонгогдсон ингээд тэ тэгтэл сонгогдсон нэгэн баатар бол илүү хүчтэй болох биш үү гээл. Нөгөө номуудын нэг сонин тарих байсан да. Тэр нь болохоор тэр дотор байдаг. Баг бийжүүлээд байгаа юм да. Доктор уц удирддаг баатар ямартай зарим тэр хүмүүсийн явардаг. Харин нэг сонин юм нь болохоор All Might Бакугог бас л алдчихна. Тэгсэн чинь All for One буюу нэг тийм төлөөх гарч ирэхгүйгээр нөгөө нэг дөрөвдөх баатарыг ядах юмгүй ялж байгаа юм аа. Энд бүр чичрээ чацгаална. Тодороки хүртэл яаж байгаа байхгүй. Аргагүй штий. Хичнээн энд нэг хүү байлаач гэлээ. Тэр жахуу дахиад бүтлгүүч Шигараки гэхдээ чи улам тасаад байвал чинь ихтэй илүү сайн болох нь гэл устддаг маш. Авуугчтан ирж тэр хоёрын тулаан хэлэх бөгөөд Куроро удирдах портал нээдгүүл All Might дахиж зогтоолохгүй гэж хэлээд нэлээд тулаан үздэг. Гэхдээ Бакугог болохоор бүрэн хүчээр тулж чадгүй. Харин Улакаг хамгаалалт болгоо тэгээд нэлийн нөгөө хорон санаатнаас нэлийн холдуулж агаад магныг чадварыг ашиглаад нөгөө портал руу шууд л явуулчихдаг. Харин Шигараки багшаа гээл орж байгаа юм да. Харин All Might болохоор өдрийн хязгаартай нэлийн тулаад идэг. Тэгээд гест дуусахын тулд нэг үлсэж байгаа барааштай л ярьж байгаа байхгүй. Тэгтэл угаасаа 3 цагийн хязгаартай тиймчээс нөгөө нэг гачин нэг турж өтсөн би дэлхийн дахинд харуулад яасан байгуу хүчтэй чи ялах болон инээмсэглэгддэг байсан биз дээ. Тэгэд бас энэ Шигараки томороос яг үндэ All Might-ийн багш Нанагийн хүүн байсан байж таардаг. Тэгээд манай бүр шок. Тэгтэл хам хүчээ төвлөрүүлээд багшийнхаа хэлсэн үгнүүдийг бодгоо тэгээд марангараа золиослоо 100 гараараа нөгөө хижвдил шанаадаад тэгсэн хам хүчээ 100 гартай хуримтлуулаад нэг нийтийн төлөв нам авнаа. Тэгээд бацах би яллаа гэдэг илэрхийлж байгаа юм шиг 100 гараа өргөд манай дэхгүр дараа нь чиний илж гэж хэлдэг. Тэгтээ хүмүүс анзаардгүй л да яг Бакугогоос бусна. Тэгээд нөгөө хоёр нь хэлдэг. Тэгээд мөрдөгч болон хоёрдугаар багш нь хэлдэг. Тэгээд ингээд
чи наад юу хүүхдүүдэд санаа зовоо би шигээрээ гэрнэ гэж хэлдэг. Харин энэ дөөр болохоор би ийм байдлаар нэг баатар болохыг хүсээгүй гэж ууранд дэлбүрсэж байгаа. Уг нь Дэку энэ хоёр уулзгалт наа. Тэгтээ энэ яаж яхад энэ манай агуу хүчтэй хамаг хүчээ шавхацсан. Тэгээд дахиж нэг битээгээрээ байж чадахгүй. Тийм учраас одоо сэтгүүр эзэмшигч болон Деку дараа хэнийг сонгох тэгээд бас хүчээ яаж удирдах юм зам нь байдаг. Дараа нь болохоор энэ дотор байранд амьдархаар болсон байт юм аа. Ээж авсан зөвшөөрөл аваад тэгээд ямагтайш нэлээд олон юм үзэлцгээр болдог. Тэгээд баатар юм аа өсөөд нөхөө шалгалт авахар л доо. Энэ нь болохоор өөр баатарын сургуулийн хүүхдүүдэд үзүүлсэн. За ямагтайш Тодороки гэсэн чи баахан хүмүүс манайдаг отсон байж тараад ярьдаг. Яаж яхад сургуулийн наадмаар бүгдээр хүчээ харуулсан болохоор манай эдийн хувьд нэлээд суулталтай. Манай Тодороки Бакуго улаад тэгээд шараа 3 болохоор нэг гартаа таарладаг. Энэ махан бөмбөгүүд улаанаг болохоор нэг Бакуго улаана хоёрын жижигсэн бөхшиг нэг мангар юм болгочтой. Гэхдээ манай Каминари буюу Шата маань шууд л өөрийнхөө төхөөрөмжийн хойд тусламжтайгаар ялаад нөгөө гарыг жисэн нөгөө энэ болгож тавиад нөгөө бас гаруудын сэрээд манай 3 болохоор баахан авчиж байгаа. Тэгээд аав юм бусдаас залгаж ийн гээд Гислазар хамаг юм өөртөө цуглуулсан гэлээ нөгөөд нь хараа шууд л тийм аав юм лазер нэг тэрэнгуутаа шууд бүгдээр яриад энэ нэг бүлэг дангараа тэмцдэг. Зараадийнх нь балгaalсан юмнаас хүмүүсийг авран тэгээд 50-аас доош үнэлгээ явуул хасагдана. Тийм баатар дамрахтаа тийм зүгээр үү гээд аюулгүй байдлын хангаа тийм эс мосны юмыг сайн цэвэрлээ шарах мархын тийм боогоод ингээд аюулгүй юм руу явуулдаг шиг. Энэ бас нэг баатар нас хорон санаатан болно гэж байгаа байхгүй. Гэтэ амар дүрдээ орцсон. Яаж яах Тодорокийн гол энэ бачкагийн салхи хоёулаа зөхицдэг нас. Гэтэ яг ойлгоо тэгээ салхиа шууд гадуур галаа шууд дотор нь оруулж байгаа. Нэг үсэн дээсэн дээр салхин үлээгээ тэр гал нь орсон бүх зүйлийг шатаана. Тэгээд Тодороки энэ бачка хоёр тэмцээгүй л дээ. Тэгтээ дахиж шалгалт авахар болж байгаа. Харин All Might болохоор нийт нэгний төлөөтэй уулзалтай. Тэгтээ л нөгөөх нь их тайвны бэлэгдэл нуран унсан. Би ч нуран унлаа. Тэгтээ яг Шигараки улам хүчтэй болох болно. Тэр цагт чиний өв залгамжлагч үннийг ойлгох болно гэж хэлдэг. Гэхдээ Дэку тэмцэний агуучдын руу зургийг явуулдаг. Гэхдээ Бакуго нэлийн гадагш гараад гэ түрүүний өмнө чиний хэлж гэжсэн энэ Бакугоос өөр хүн анзаараагүй гэсэндээ тэрэндээ ингээд энэний өв залгамжлагч байх боломжтой гэж бодогдсноо манай Декут хэлсэн байт юм аа. За 3 дугаар уулын сүүлийн ангиудад болохоор энэ нэг 17 юм шиг үлээ. Тэгээд энэ 3 нь болохоор манай хэдэ жишээ харуулна. Энэ яаж яхад манай 17 настай Тодороки юу хайш. Тэр ч яг ямар ч тач энэ бочг нь болохоор бас манай Деку шиг уйл санардгүй. Гэхдээ энэний чадвар нь ингээд хан нэвтэлж чаддаг. Ерөө чи энэ рүү зөхөн гэвэл шууд гарна энийг нэвтлэн. Ерөнхийдөө манай хэдүү дайрсан гэлээ энд нөлөөлөхгүй. Нөгөө хүн бүр яаж ч амар гараа. Шууд л арт талаас нь цохих гэсэн манай шууд л өшгөж байгаа. Гэхдээ гараас нь маа гэж яваа шууд гэж рүү нэг сайхан цохиод тэгээ шууд манай Декуд өгн халж үзэхэндээ гэсэн чинь манай бүгднийг маа манай бүгднийг болгож авд юм аа. Нэг Нарутогийн хинж үлээд ямар ч тэр гавч шиг тэгээд манай хүн өрөөндөө гэхдээ харж байгаа сар багаас мөрөөдсөн болохоор All Might хамгийн юмтэй ямар ч нэгэн эмхтэйгээр тусч байгаа.